12 секундын хараа тэглэх лазер хагалгаанаас олж хүний амьнаас үргэлжсэн хэрэг өнгөрсөн зүүн Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужид гарсан. 26 настай цагдаагийн офицер Райан Кингерски 2024 оны 8 дугаар сард ажлын шаардлагаар хараа тэглэх лазер мэс засалд оржээ. Гэвч 12 секундын мэс заслын дараа түүнд толгой хүчтэй өвдөх, хараа бүдгэрэх, давхар дүрс гарах, хоёр нүдээр хатгах, гэрэл дэмзэг болох зэрэг янз бүрийн асуудлууд гарч эхэлсэн бөгөөд энэ нь хэдэн сарын турш үргэлжилжээ. Эцэст нь залуу эдгээр зөөрүүдийг давах тэнхээгүй болж амиа игүүтгэх шийдвэр гаргасан байна. Энгийн аюулгүй эдгэрэлт хурдан гэж сурталж идэг зүйлийн бодит байдал нь Райан Кингерскид харамсалтайгаар нөлөөлсөн. Хараа тэглэх лазер мэс заслын тухайд энгийн хараа муутай хүнээс гадна ажлын шаардлагаар буюу зарим онцгой салбарууд жишээ нь нисгэгчид, цэргийн мэргэн буудагч, цэрэг цагдаа зэрэг мэрэгжлийн хүмүүсийн хараанд маш өндөр шаардлага тавигддаг учраас хараа тэглэх лазер мэс засал тэднийг шил зүрхээс холдуулж чаддаг байна. Гэвч ямар ч мэс засал эрсдэл дагуулдаг, ялангуяа нүдшиг эмзэг эрэхтний хувьд. Райны энэхүү гунигт түүх ховор тохиолдолч гэлээ бидэнд сэрэмжлүүлэг болох юм. Тэгвэл энэ явдлын цаана ямар асуудал ногдож байгааг эхнээс нь авч үзье. Райан бол амьдралаа хайрладаг, ирээдүйдээ өндөр хүлээлттэй байсан залуу. Тийм ч учраас тэрээр эрсдэлтэй хүнд цагдаагийн ажлыг сонгосон байх. Гэвч ажлын шаардлагаар хараагаа илүү сайн тод болгох гэсэн хүсэл нь түүний амьдралыг улам бүр бүдгэрүүлсэн. Райны эцэг их түүнийг маш олон эмнэлгүүдээр авч явж тохирсон эмчилгээ хийлгэх гэж үзсэн боловч тусыг ис олж одоогоор эдгэрэлтийн шатанд байна гэсэн хариулт авдаг байж. Гэвч эдгэрэлтийн шат хизээ дуусах вэ? Ямар ч нарийн мэдээлэлгүй, шалтгааныг хийж мэдэхгүй байлаа. Үнэн дээр альваа лазер мэс заслын талаар дэлхийд даяар маргаан үргэлж үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр лазер мэс заслын хүндрэлүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Зарим улс орнууд лазер мэс заслын аюулгүй байдлыг дахин үнэлж, эмнэлгийн байгууллагуудын хяналтыг чангатгаж эхэлсэн. Энэ нь та хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас авах гэж мөнгө хоримтлуулсан боловч тэр нь байн гацаж өөрөө унтардагтай адил. Гол нь буцаах эсвэл сольж чадахгүй. People сэтгүүл уг хэрэгтэй холбоотойгоор талигаач залуугийн хагалгаа илгэсэн LASIK Plus нэртэй компанид тайлбар авах хүсэлт илгээж. CBS News төгсөн мэдүүлэгтээ LASIK Plus дараах байдлаар хариулсан байна. Хууль эрх зүйн хязгаарлалтын улмаас бид ямар нэгэн өвчнөдтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэсэн хэдий ч амиа хорлолтыг ганц шалтгаанаар тайлбарлах боломжгүй гэдгийг онцолж байна. Яг тодорхойлбол нүдний мэс засал амиа хорлолтод хүргэдэг гэсэн эмнэлэг зүйн нотолгоо байхгүй гэж. Тус компани мөн мэдээлэлтэй мэс заслын өмнөх уулзалтын үеэр бүх өвчтөнд тухайн хагалгааны талаарх мэдээлэл бүхий зөвшөөрлийн маягтыг өгдөг. Уг маягт нь танигдсан эрсдлүүд ашиг тус өөр боломжит хувилбаруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан байдаг гэж. Энэ нь хариуцлагаас бултах арга зам бит байсан нь олон нийтийн дургуутслыг ихээр төрүүлсэн байдаг. Мөн Райны эцэг их хэлэхдээ яагаад эмч энэ эрсдлийн талаар огт хэлээгүй юм бэ? Эмнэлэг зөвхөн ашиг орлого олох гэж санаатаагаар мэс заслын эрсдлийг нуусноо? Эсвэл тэд үнэхээр эдгээр эрсдэл байдгийг мэдээгүй юм уу? Үүний ард эмнэлгийн ёс зүй, эмч өвчтний харилцаа зэрэг нарийн асуудлууд дутмаг байгаа талаар ярьсан байна. Америкийн нэгдсэн улсын хараа засах мэс заслын зөвлөлийн мэдээснээр тэдний судалгаанд үндэслэхэд LASIK буюу нүдний мэс засал хийлгэсэн хүмүүсийн 96% нь сэтгэл хангалуун байсан бөгөөд хараанд ноцтой аюул учруулах хүндрэлүүд маш ховор, нийт мэс заслын 1%-аас ч бага тохиолддог гэж. Гэсэн хэдий ч Райны аав тим CBS News-д ярихдаа хүмүүс үүнийг хараад сэтгцийн эрүүл мэндийн асуудал юм байна гэж хэлэх байх. Гэхдээ энэ сэтгцийн асуудал биш байсан. Үүнд сэтгцийн эрүүл мэнд огт хамаагүй. Тэд шүүж болно, юу хүсснээ ярьж болно. Гэхдээ миний хүү мэс заслынхаа өмнө ямар хүн байсныг, дараа нь ямар болсныг би л мэднэ. Яг л хоёр хүн шиг тис өөр хүмүүс байлаа гэж мэдэгдэжээ. Хүн түүний аав хүүгээ дүүнэхдээ эрч хүчээр дүрэн амьдралд хайртай. Гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөх дуртай нэгэн байсан хэмээн дурсаж байгаагаа онцолжээ. Харин Пен Хилсийн цагдаагийн хилтс буюу талигаачийн ажилдаг байсан цагдаагийн газраас Райныг дурсахдаа үргэлж ажилдаа чин сэтгэлээсээ мэрэгжлийн өндөр түвшинд ханддаг. Үргэлж олон нийтийн аюулгүй байдал сайн сайхныг нэгдүгээр тавьдаг хүн байсан хэмээн хүндэтгэн дурссан байна. Эцэст нь Райан Кингерски 2025 оны 1-р сарын 25-нд амиа игүүтгсэн. Тэрээр хагалгааны дараах зовирыг давах тэнхээгүй болж амиа игүүтгэх шийдвэр гаргасан.
ар гэртээ үлдээсэн зурвастаа би үнийг төсвөрлөж чадахгүй. Хараа тэглэх лазер хагалгаа миний бүх зүйлийг авч өдлөө гэж бичсэн байж. Түүний эцэг эхийн хэлснээр Райан өмнө нь сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай байгаагүй бөгөөд мис заслын дараа хүндрэлүүд нь түүний амьдралд гүн хямрал авчирсан гэж. Түүний гэр бүл одоо Ласик мис заслын эрсдлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээж бусад хүмүүсийг болгоомжтой байхыг уриалж байна. Энэ нь Америкийн нийгмийн олон асуудлыг тусгасан, эмнэлгийн системийн дутагдал, эмч өвчтний харилцааны тэнцвэргүй байдал, туйлын төгс зүйлсийг хайх хүний сөрөг нөлөө. Райны эмгэнэлт явдал бол анхаарал зохистой сэрэмжлүүлэг, бид шинжлэх ухаан технологийн хөгжил тэмүүлэхдээ хүнлэг халамжийг орхигдуулахгүй байх хэрэгтэйг сануулж байна. Ерөнхийдөө лазер харааны мис заслан шил зүхээс татгалзах харааг сайжруулах зорилготой боловч мис заслын төрөл бүрийн хүндрэл үүсгэж болно. Үүнд нүдний өрөвсөл, хараа бүдгэрэх, гэрэлт мэдрэг болох зэрэг байж болно. Тиймээс эмчилгээний өмнө нарийн судлалт, эрсдэл болон ашиг тусыг сайдаар тунгаах хэрэгтэй. Эмнэлэг болон эмч нар өвчтөнд мис заслын бүх эрсдлийг тодорхой тайлбарлаж мэдээлэл өгөх ёстой. Өвчтөн өөрийн сонголтыг ухамсартай хийхин тулд бүх мэдээлэл нээлттэй байх нь чухал юм. Америкийн нэгдсэн улсад эмнэлгийн үйлчилгээний хүртээмж чанар хяналт заримдаа доголдолтой байдаг нь олон нийтэд нөлөөлдөг. Өндөр хөгжилтэй газар ч гэсэн эрсдэл гарч байгааг анхаарах хэрэгтэй. Мэдээж маш олон хүмүүс энэ заслын ашиг тусыг хүртэн амьдралыг илүү тод өнгөөр харж байгаа гэдгийг энд дурдах нь зүйтэй. Гэвч мэдээж эрсдэл байх учраа нарийн судалж хараа тэглүүлэхээс өмнө сайн эмнэлэг, сайн эмчийг олж судлах нь хамгаас чухал юм. Орчин үед хүмүүр төгс төгөлдрийг ирмэлзэх хандлагатай болж энэ нь заримдаа эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Бид өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрч харилцан ойлгоцож амьдрах нь илүү чухал байж болохыг анхаарах хэрэгтэй. Манай улсын хувьд ч зөвхөн эрүүл мэндийн асуудлаас гадна сүүлийн жилүүдэд гоо сайхны төрөл бүрийн хагалгаа, засал тарилгууд дэлгэрч, хувь хүмүүс ч өөрийн дураар эдгээр эмчилгээнүүдийг хийж, эм тариаг гараас гар дамжин хяналтгүй худалдаалах болсон. Нэг үе бодоход гоо сайхны мис засал хийдэг эмнэлэг олширч, үйлчилгээний төрөл хүртээмж нэмэгдэн сайжирч байгаа. Гэсэн ч эдгээрийг сайтар хянаж шалгах хэрэгцээ дутагдсан хэвээр байгаа юм. Өөхөөс оруулж амиа алдаж мөн харааны асуудалтай болсон гээд олон асуудлууд гарч байгааг та анзаарсан л баг. Нийслэлийн эрүүл мэндийн газар гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд тусгай зөвшөөрөл олгодог. Мөн хяналт шалгалт хийх үүрэгтэй субъект юм. Тус байгууллагаас хяналт шалгалт хэрхэн хийдэг талаар тодруулахад эмнэлгүүдэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргадаг. Гэхдээ эмнэлгүүдэд тогтмол хяналт шалгалт хийдэггүй. Харин зөрчил гаргасан эмнэлгүүдэд хариуцлага тооцдог. Зарим тохиолдолд зөвшөөрлөг нь цуцлагч тохиолдолгүй. Одоогоор гоо сайхны үйлчилгээ авч байхдаа хохирсон иргэдийн тоо мэдээлэл байхгүй гэсэн. Тэгвэл хяналт шалгалт сул хийж байгаагаас үүдэн зөрчилтэй эмнэлгүүд олширч улмаар хохирогч болж иргэд нэмэгдэж байгаа хэмээн олон нийт хэлж байна. Дахин хэлэхэд иргэн хүн өөрөө мис засал хийлгэх газар болон эмчээ сайтар судалж гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Нөгөө талаар энэ салбарын үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд чангатгаж хянах хэрэгцээ өгүүлэгдэж байна.